Дэлхийн газрын зураг дээр жижигхэн харагдах асар том асуудал тээж яваа нэг улс бий. Африкийн төвсдөгт орших Бурунди улс нь баглаараа үзэсгэлэнтэй ногоон улс нураар баялаг боловч Хуамийнх нь амьдралд маш хүнд нөхцөл өрнөдөг. Өнөөдрийн байдлаар Бурунди улсын олон иргэн өдөрт дунджаар 6,000 төгрөгөөс ч бага орлоготой амьдарч байна. Энэ нь нэг хүний өдрийн хоолнд ч хүрэлцэхгүй хэмжээ юм. Тиймээс энэ улс дэлхийн хамгийн ядуу орны нэг хэвээр байна. Бурунди яагаад ийм ядуу болсон бэ гэдэг асуулт олон хүний гайхширлыг төрүүлдэг. Нэгдүгээрт энэ улс далайд гарцгүй. Өөрөөр хэлбэл бараа бүтээгдэхүүнийг гадаад руу гаргах эсвэл импортлохын тулд заавал өөр орнуудаар дамжих шаардлагатай болдог. Үүний улмаас зардал ихсэж эдийн засаг нь удаашрдаг. Хоёрдугаарт Хуами ихэнх нь хөдөө аж ахуйгаар амьдардаг. Гэхдээ тэдний газар тариалан ихэвчлэн зөвхөн өөрсдийн өрхийн хэрэгцээнд зориулагдсан байдаг. Учираас мөнгөний орлого маш бага. Хэрв ган ачааг үер зэрэг байгалийн амшиг тохиолдвол бүх орлого нь шууд алдагддаг гэсэн үг. Гуравдугаарт Бурунди улс олон жилийн турш улс төрийн тогтворгүй байдал орчилдонтой байсан. Иргэний дайн мөргөлдөөнүүд нь эдийн засгийг олон жилээр хурааж хөгжлийг нь бараг зогсоосон гэж хэлж болно. Дөрөвдүгээрт ядуурл өөрөө дахин ядуурлыг бий болгодог. Орлого бага учраас хүмүүс боловсрал эзэмшиж чадаагүй. Боловсралгүй учраас сайн ажил олж чаддаггүй. Ингэснээр ядуурл үргэлжилсээр л байдаг. Түүнчлэн тус улсын дэд бүтэц маш сул хөгжсөн. Хөдөө орон нутгийн ихэнх хэсэгт цахилгаан огт байхгүй. Зам тээвэр мөн үйлдвэр бараг байхгүй учраас эдийн засгийн өсөлт удаан байна. Бурунди улсын талаар сонсоход гайхмаар баримтууд олон байдаг. Бурунди улс нь ойролцоогоор 13 сая хүн амтай. Тэдний дийлэнх нь хөдөө орон нутагт амьдардаг бөгөөд амжиргаагаа газар тариалангаар залгуулдаг. Энэ нь нөөцийн хүрэлцээг багасгаж ядуурлыг улам гүнзгийрүүлдэг. Экспортын орлогын ихэнхийг зөвхөн кофе, цай эзэлэх нь эдийн засгийг маш өнцөг болгодог. Хэрэв кофе, цайны үн унах юм бол улс даяараа хүнд байдалд ордог. Зарим тусганд цахилгаан огт байдаггүй бөгөөд оройн цагаар галт түлж амьдардаг. Мөн зарим гэр бүл олон жилийн турш мах идээгүй байх тохиолдолд бий. Хүүхдүүдийн дунд хоол тэжээлийн дутагдал түгээмэл бөгөөд зарим бус нутагт хүүхдүүдийн нэлээд хувийн сургуулаа бүрэн төгсөж чаддаггүй. Хамгийн сонирхолтой нь Бурунди байгалийн хувьд үржил шимтэй ногоон орчинтой хэрнээ Хуам нь ядуу амьдардаг нь дэлхийн хамгийн том парадоксуудын нэг юм а. Бурунди бол зүгээр нэг ядуу улс биш. Энэ бол газар зүйн хувьд хязгаарлагдсан төвхийн хувьд олон сорилтуулсан эдийн засгийн хувьд сул бүтцтэй орн юм. Гэсэн хэдий ч ирээдүйд өөрчлөгдөх боломж бий. Хэрэв боловсрал дэд бүтц тогтвортой бодлого сайжрах юм бол энэ улс аажмаар хүчрэх боломжтой. Эцэст нь хэлэхэд бидний өдөр тутамд ингийн мэд санагддаг гэрэл, хоол, боловсрал дэлхийн өөр нэг болонд амьдарч буй хүмүүсийн хувьд мөрөөдөл хэвээр байна.